Олонний харлыг татсан мэдээллээр хөтөлбөрөө эхлүүлж байна. 16 настай охин болон 32 настай эмэгтэй амийг онц ностойгоор хохироосон гэмтэргийн шүүх хурал 2 өдөр үргэлжилж шүүх шийдвэрээ танилцууллаа. Тодорхойлбол энэ хэрэгт хамжигчаар татагдсан шүүгдэгч Номин Эрдэнэ, Ган Эрдэнэ, Инх сайхан нарыг гэмтэргийн шинжгүй үндслэлээр цагаатглаа. Харин шүүгдэгч Даваг Доржийг 2 хүний амийг хөнөөсөн гэмтэрэгт буруутхан бүх насаар нь хаалттай 20 ангид ял идлүүлэхээр боллоо. Мөн Даваг Доржийн бусдад учруулсан хохирлын хэмжээг 468 сая төгрөгөөр тогтоож, хохирогч нарын хохирлыг барагдуулахаар шийдвэрлсэн байна. Энэ охины хэрэгтэй холбоотой Гэмборогийн шүүх хурал 2 өдөр хэлцэж өнөөдөр шүүхийн шийдвэр эцэслэн гарлаа. Би асар их гомдолтой байна. Би өнөөдөр хүртэлх хугацаанд би Монгол улсынхаа шүүхт итгэж ирсэн. Энэ гэмтэрэгт холбоотой 3 шүүгдэгч байсан. Нэг шүүгдэгч нь хуулийн дагуу хариуцлага хүлээгээд холбогдох. Яллаа авлаа. Нөгөө хэрэгт холбогдсон 2 яллагдагч өмнө 90 хоногийн өмнө хохирогч статустай байсан. Өнөөдөр хүртэлх хугацаанд яллагдагч гэсэн статусаар орж ирээд өнөөдрийн энэ мөрдөн байцаахаа алба энэ хяналтын прокурор нарын хариуцлагагүй үйлдэлээс болоод цагаатж байна. Шүүхт гомдлоо гарганаа. Мэдээж хохирогчийн гомдол та нар сая байр суурийг сонссон бах те. Гэмтэргийн шинжгүй гэдэг үндслэлээр цагаатгачлаа. Тэ 3. За тэгэхээр энэ дээр болвол яасан бэ гэхээр бид нар яг мөрдөн шалах ажиллагаа те тэр шатанд сайн нөө ээжийн бичсэн, ээжийн тавьсан тэр нэг яриа байсан. Voice бичлэг байсан. Тэр бол одоо хамгийн анхны хэргийн газрын онцгонд гэмт хэрэг шалгаж байгаа хэргийн газрын үзлэгтэр ээж очсон бичлэг хийгээд байж ах нь өөрөө зүй ёсны асуудал уу гэдэгтэр бид нар холбогдох газар нь гомдлоо гаргацсан байгаа. Хязгаарлахаар хэрэг хүлээн тусгай ангийн 26 1-р зүйлийн 2 дахь